dinner. I'm going to weekend vlog. I'm so about to say. I'm hurmat. Good. So cute. Манай гэрт ингээд өдрийн цагаар нар амир гоё тусаж ингэж орж ирдэг байхгүй юу? Ялангуяа онцлогны өрөөнд бүр гоё орж ирдэг. Тэгээд ажлын өдөр ихэвчлэн манай цонх хойшоогоо харсан болохоор ингэж гоё нар тусдаггүй. Тэгээ би наранд ингэж байх амир дуртай. Амралтын өдөр ялч амир гоё юм аа. Ингээ ажилдаа дуртай байсан ч гэсэн ингээл 2 өдөр шүү дээ 7 оны. Тэгээд би амралтын өдрүүдэд амир гоё хайртай. Намар болсон чинь сэтгэл санаа бүр амир гоё яагаад хаа ингээд жил болгоны намар л ингээд гоё юмнууд болоод байт юм шиг санагдаад байт надад. Тэгээд одоо ингээд намар халсан чинь нэх гоё. Яагаад хаа цаг агаар ч гэсэн яг гоё таарсан. Өнөө өглөө би сэрчээл рил мэл оруулчаал гэр мэрээ цэвэрлжээл байж гин. Тэгээд одоо болохоор би бас жоохон контент шүүт хийнгээ бэлдээд гарах чинь өнөөдөр орой найзуудтайгаа хоолнд орно. Yeah, so миний weekend vlog нэг иймэрхүү хэлж байна. Би watermelon juice хийж байна. Би ингээд нөгөө celery juice мөс хийхдээ яг ингээд хийчихдэг байхгүй юу? Одоо үгүй juicer байхгүй. Тэгээд yeah, so I'm so busy. It's fresh. Ямар ч сахар махар байхгүй яг гоё fresh лээ. Таад мэдчихэж байгаа шүү дээ би ингээд үсээ нэлээд хит одоо бодуулж цайруулж гинтэйсэн сүлээдэн жил тэгээд би бас одоо ингээд гайгүй болчиход байгаа байхгүй юу? Ер нь ингээд тэгэж их гинтэйсэн гэхэд миний үс айгүй гайгүй. Тэгээс арчилгааны бичлэгээ хийцэн байгаа. Тэгээд дараа 7 хоног орох байх. Цэцэрлэгт хүрээлэн дээр гүүх гээд байж юм. Манай найз тэнүү надад lip gloss өгөөд. Одоо өнөөдөр AB-ийн ээжийнх нь Gotcha Day яахгүй юу? Яг гудамжнаас олсон өдөр нь. Тэгээд явж олзуулах гэж байна надаа. Тэгээд энэ торт, энэ хүрхэн card. AB-ийн ээжийнх нь эзнүүд нь саяхан хүүхдэд болсон. Тэгээд Hi. Hey. Ja, навцчихлаа guys. Айгуу тэгээд өндөр шүү дээ. жоохон байгаа биз дээ. Сул тавьчих уу? Айгүй юу? Окей. Окей. Чи ямар юм? Томч юм. Энэ хоёрыг Ямар инээдтэй. Birthday dear Artie. Өдөө мэдвэж. Яа. Таахгүй юм. Вилки махлаг юм дуртай.
Яа. Өнөөдөр айгүй урт өдөр байсан. Өглөө 8 өнгөрөөд сэрээд гүгээд тэгээд дэлгүүр орж бэлэг аваад тэгээд агаарт гоё гараад найзуудтайгаа уулзаад нохооныхоо ээжтэй нь уулзаад ихэртэй нь уулзаад тэгээд гоё агаарт хэдэн цаг байсан чинь бүр агаар цохогдоод одоо 10 цаг болж байгаа гэсэн бүр нойр өрөөд унтмаар санагдав. Амралтын өдөр аль болох ажиллаа бодохгүй тэгээд гоё өөртөө хайртай хүмүүстэй гэр бүлтэйгээ найзуудтайгаа цаг завыг зарцуулах туфтаа. Нохоонуудаа уулзсан чинь амар инээдтэй байсан. Ээжтэйгээ бараг чацсан болсон биеэрээ. 7K Club гэдэг шинэ гүйлтийн клуб нэгдсэн байгаа. Тэгээд энэ нь болохоор гоё залуучуудыг эрүүл давталтай байлгахад уриалсан. Ингээд хамтдаа гоё өнөөрөө community-гээрээ гоё бүхийг уриалсан тийм клуб байгаад. Өнөөдөр эхнийх нь ивент буюу бүтэн сая өдөр өглөө 10 цагаас бараг 30 улаан хамт ингээд гүйсэн. Би ер нь сая сүүлийн сар ингээд хагасаа бүтэн санд гүгээд байсан бохгүй ингээд цэцэрлэг төрөлн яг нэг тойроод багтаа би айгу гүдэг байсан байр маяндаа бүр амар оролцож моролдог гүөх туртай. Тэгээд яг анх удаа яг properly гүөх чинь зүгээр л ингээд амар хурдлал ингээд амар өөрийгөө зовоод авах шаардлагагүй мэн гэдгийг сая бараг сүүлийн сар л ойлгосон. Тэгээд өөрийнхөө гоё PC-г олоод явахыг хичээж байгаа. Тэгээд сая өнөөдөр болохоор бид нэр бараг 30 улаан хамт гүйсэн чинь ингээд шал өөр юм байна. Тэгээд өмнөх гүйлтүүдээ бодоход одоо энэ чинь миний бараг 8-9 дэх ч юм уу гүйлт тахгүй юу? Энэ сарда. Тэгээд өмнө нь болохоор би ингээл жоохон гүйж байгаа л ятраал тэгэл алхаал яваад байсан. Өнөөдөр болохоор ингээд амар дайггүй гүгээд байсан нь ингээд гоё бөөнөр гүйсэнтэй холбоотой байх гэж бодоод байгаа. Хэрвээ та сонирхчихвэл бас бүтэн сая өдөр болгон 10 цагаас гоё хамт ирээд бөөнөр гоё гүгээрээ тэгээд намар болсон байгаа болохоор аль болох гоё хөдөрхөөс өмнө гоё гүгээд агаарт ингээд гоё хамтдаа хийж болох юм лээ шүү. Өвөлч гэсэн ер нь гүөх юм лээ. Тэгээд марафон одоо 6-7 сард ч илүү марафон болдсон шүү дээ. Тэрэн дээр би ямарчсан хэр прогресс явагдах нь 5-аас 10 км үзсэн гэж бодож байгаа. Хэд үзсэн баярлалаа.